Одоо өнөөдөр бол илүү их нөгөө нэг төр дэрэгдээ хөл мэдээлэл хэрэгсэлтэй байх юм уу байхгүй юм уу гэдэг асуудал ярьлаа шүү дээ тий. Яг энэтэй холбоотойгоор байр суурь илэрхийлээд одоо ингээд нэг юм тод дүр болох гэхэд бүтлгүүтсэн нэг юм бүтгэн дүр зураг бол яри гэж бодож байсан ч нөгөө тэр чинь хэд хоногийн дараа одоо энэ нөхрий чи ярьснээс хэд хоногийн дараа одоо бичлэгээ хийж штт. Тэгээ уур гарчиж байгаа байхгүй. Хойд нөгөө уур үрдсэн яагаад гэвэл за энэ нөгөө хэвлэлийн хууль мөлтэйгээ ч холбоогүй. Энэ бол нөгөө улсын их хурлын гишүүндээ хууль тогтоогчийн одоо нөгөө ажлын хариуцлагатай холбоотой асуудал. За манай хууль бол 1998 онд батлагдсан 27 жил доктортой мөрдөгдсөн маш цонхоо хууль. За энэ хуулийг одоо манай салбарын бүгдээрээ цээжээр мэдж байгаа тийм. Тэгтэл энэ дээр энэ хууль дээр нэг заалт нь болохоор төр дэрэгдээ хил мэдээллийн байгууллага байгуулж болохгүй байж болохгүй л гэж байгаа. Тийм. Ингээд 27 жил болж байхад манай салбараас улсын их хурлын гишүүн болсон зураглаач сандаг учир Багнуур дүүрийн хамгийн газрын хил мэдээллийн албанд зураглаж хийжсэн сандаг учир маань хоёр дахь парламентд сууж байгаа. Одоо хууль зүйн байнгын ороод төрийн байгуулалтын байнгын ороонд ажиллаж байгаа бас нэг юм айгүй ингээд хөмсгөө зэмлсэн. Айгүй туршлагатай гишүүн. Чуулган дээр ийм ирж байгаа. Одоо манай нөгөө хэвлэлийн төлөөлөгч дэрээ одоо нөгөө хэвлэлийн албад идэвхтэй болгохын эсрэг юм вакуумжуулалт хийж байгаа юм шиг байна. Санаа нь бол. Гэхдээ тэрэн дээр чинь зүгээр одоо байгаа төсөл дээр бол хил мэдээллийн байгууллагатай байж болохгүй л гэдэг заалт л одоо орж ирсэн байгаа шүү дээ. Тийм. Хэвлэлийн албын татан болгоё гэдэг юм бол байхгүй одоогийн хуулийн төсөл дээр. Тэгээ тэрийг хууль зүйн ам зоригтой бичиж оруулж ирэх хэрэгтэй байсан. Хилчгсгийн дэмжижүүл энэ бол ингээд гişүүд бол зарчмын зөрүүтэй санал гаргаад ингэжүүлэх сайн. Нөхөр бол вакуумжуулж байгаа юм шиг байгаа юм. Тэгээ ингэж хэлж байгаа.